За юу цаана азууран байна. Та хэд маа намайг юу загнаад болохгүй юм. Би нэг ихлүүлсэн анима цаашдаа тийсэн гаргаад явна. Цаанаасаа бичлэгийн асуудалтайгаа байгаа болохоор та хэд минь ойлгоод өгөөрэй. За тэгээд энэ хөөрхөн анимынхаа part 2-ыг ихлүүлцгээе. Интрогоо явуулаад ани руу орцгоё. Би байж үлээ 17-т октинүүдээр би солиотой уруулны ч цор ганц шиг хүүе болож хүмүүс хараад бай зүгээр улам үлсэд бай хижилчин тарахаар гадаа хүлээж бай чи миний дэргэд тайван сайхан Амралтын өдөр нь дуусчээ. Манай хэд сургууль дээрээ таарж байна. Өн охиныг Азума гэдэг. Тэгээд зөвхөн дээр нь байгаа чихүнлийг харангуудаа хинтээ хосож байгаа л гэж байна. Наа бэ юу? Сата юу гэж асуусан. Тааны хүнтэй гэсэн бүр шок хүрж гинөө. Энэ царайг нь л харж. Яагаад таны хүнтэй гэсэн бид хоёр үргэж байгаа маа л гэж байна. Энэ бүр яагаад хэлээгүй юм? Яахаараа магтсны чигээ бүр алах нэ. Арай чамайг сүрдүүлээ юу ч гэх шиг. Сузуки Азумад арай гэж тайлбарладаг заяо. Би түрүү цайртай гэж хэлсэн маа гэсэн. Йоо чамд атаарчихлаа. Угаасаа таны хүн шиг хүнтэй үргэсэн нь л дээр. Так чиг байжснаа шорон байсан маа гэд гараад ирдэг хүмүүсээс дээр шүү дээл гэж байна. Манай энэ муу залуус дуртай болохоор дандаа болж бүтэхгүй хүнтэй үерхэд сэтгэлээ шархлуулдаг төрлийн хүн юм байна лээ. Манай хоёр ч ангидаа муу залуус гоё гээл яриад орж ирж идэг заяо. Угаасаа муу залуус шиг сайхан амьтад байхгүй штэ гэсэн энэ угаасаа засрахгүй ээ гэд найзууд нь тоглоостэй. Үгүй энэ Судзукиний улаан ногоон пен байдаг. Энэ нэг гарч октод угаасаа бүгдээрээ л адилхан байр зэндаа гарч үерхдэг. Дээр байгаа хүмүүстэй үерхснийхаа дараа дээр байгаа хүний найз охин гэж өөртөө бахархах дуртай гэд бодож байсан чинь Судзукиг таны хүнтэй үерхдгийг мэдээд бүр гайхдаг заяо. Судзуки чинь найзуудтайгаа байхдаа тиймэрхүү төрлийн юм боддог үстэй яхаараа таны хүнтэй гэд бүр амар гайхсан заяо. Энэ хоёр маань хос зүйлтэй харуулад гайхуулаастай. Тэгсэн найзууд нь Судзукиг зураг дарсан муу гэсэн нөгөөд ч муухай дарсан зургийг харуулахгүйгээ зураг дараагүй л гэж байна. Нэрээ энэ далдаг гарын чинь Тайра гэдэг шүү заяо. Тайра ч уух юм явах гээд бавж байсан Судзукидэд хардаг. Тэгснээ яагаад та нэг сонгосон гэд амар эвгүй юм асуудаг заяо. Манай охинч юу вэ? Та нэг биш чамайг сонго гэж юу гэсэн чинь үгүй чи ч ууг нь бусадтай тааруулдаг төрлийн хүн байж яагаад өөрөөсөө тэс ондоо хүнтэй үргэсэн чинь айгүй сонир санагдаад байгаа байхгүй юу гэж асуудаг. Судзуки таны хүний бусадтай ерөнхийдөө ялгаж харьцдаггүй шулуун байдаг занд нь айгүй дуртай түүнийг дог гэж боддог гэд хэлдэг. Гүй тэгснээ хэлсэн үгэндээ ичснээ ийм маягтай 2 цаг гараа ярих байх чам зүгээр үл гэж байна. Таны хүнч халуудч байна гэсэн хүзүнд нөхөтийн нагаа зочоодог. Энийг харсан Тайрыг хүнч хосуудын хийх зүйл байна да. Ямар нь ялуу юм бэ? Тэгжил тааралтай гэж бүр амар атаархаж байгаа нэлтцээё. Энэ Судзукигийн найзууд бүр шаврын хаалцзааё. Гинт хурж ирснээ хөлтөө ус хайлтгүй гэд удхан шиг юм хийгээд идэг. За тэгсэн цаанаас нь дахиад л гэрийн талаараа хуулуулаад Судзуки гэд гүгээд ирнэ. Судзуки гэрийн талаараа өгөхгүй гэсэн шууд таанаас гуйж байна. Тааны ч май гээд л өгчихэн тэр. Энэ бүр аль хэдийн ашиглуулаад хэлчихсэн юм уу ч гэх шиг. Тааны ч зүгээр өгчихгүй, чамд сурсан юм болохгүй ч гэсэн зүгээр үү гэсэн би зүгээрээ л гэж байна. Тайри ч нэг юм дотроо бодоол байдаг. Тэгээд нэг юм ойлгочлаа гэснээ гинт хүмүүсийн цуураа байр суурь зэрэглэл мэтийг анхаарал байдаг нь би өөрийг харах өнцггүй болохоор тэр юм байна гэд амар чухал царайлаа бодоо сууж байдаг. Хажууд нь байгаа Азумагч анхааралгүй өөрөөрөө байдаг хүмүүс бусдын өөрчлөлтөд ганхахгүй. Бусдыг ойлгож чаддаг. Би л ганцаараа ямар нэг зүйл баригдаад байсан юм байна гэд хэлдэг. Үүнийг сонссон Азумач юу амар юм бэ гэдэг заяо. Тэр маань захаад гэртээ хамтдаа харьцаадаг. Энэ хоёр бусдын нүднээс яахгүй амар юм дөө. Яхааргүй мөрөөдөлтэй харагдаж байна гэж хэлдэг. Энэ тааны айгүй хөрхөн өөрийнхөө үзэл бодлыг аятайхан хэлчихдэг. Судзуки чаны хайртай хүн шиг бодлыг гэсэн ч би өөрийнхөө үзэл бодол баримтлалаас салж чадахгүй байх шүү гэд Судзуки ангидаа хэлсэн юм бодонгуудаа яалчгүй юм бодчих чээ гэсэн үгүй юм бодоогүй гэсний бодчихсан л байдаг заяо. Манай охин битүү худлаа ярьж байгаа ч гэсэн бодоогүй л гин. Гаргасан үйлдэлийг нь шоолж байснаа таны хүн хүний хайртай төрөл гэдэг чинь дотроо олон төрөл байдаг штэ. Дог гэдэг чинь харагдах байдал, дотоодхон үйлдэл гээд ерөнхийдөө таны хүнийг дүрслээд байдаг. Судзуки таны хүний дог гэдэг ч дандаа хөөрхөн гэж дууддаг болохоор таны хүн маань өөрийг нь хэлж ин гэж өрөөсөө боддоггүй. Манай охин дог биш дандаа хөөрхөн гэж дууцаар байгаа. Зүүдэнд нь хүртэл хөөрхөн, үнэхээр хөөрхөн, жижигхэн хөөрхөн гэж зүүдэнд нь орчихдаг заяо. Зүүдэндээ айгүй хүнд байна гэсэрсэн нүүрэн дээр нь муурн байж байдаг. Ягаад ийм амир эцэрчгсэн гэсэн температур сэрчгсэн л гин эмээн хүртэл температур хөөрхөн шүү гэсэн эмээгийнхаа хэлсэн үгэндээ өрөөлөөд хөөрхөн гэдэг эмээгийн хувьд муур юм бол би Судзукигийн хувьд гэж боддог. Юм бодохгүй гэд хэлчихсэн ч гэсэн Судзуки сааны хувьд дог гэдэг нь хүч чадал юм уу гинэ.
Үүнийгээ бодож яснаа тэгэхээр чи би одоо юу юм бэ гэдэл готраад байдаг. Таны тэр зан Сузукиг ойлгох зоож байхад энэ нахтайгаа зодтолтод бөө юм болж байна. Саяжинка зодтолтож байснаа ардан сосноо замдаа буулгачих гээ таны хүнийг харангуудаа шууд л бууяа л гин. Таныгийн гаргаж байгаа царайг харахад бол ахыг нь түүний сонирхдог догт төрлийн залуу гэд бодчихсон юм шиг байна лээ. Дөрөвний мотоциклтэй хүний хэн болохыг мэдхүү гэсэн таны хүн мэдгүй л гин. Азумаа Сузукиг дуудсан чинь яг үндэ таны хүнийг хараад буугаагүй мэлээ. Таны хүнийг одоо л анзаарч байгаа юм чинь үс гизгээ янслаад бүр сандарч өгнө. Гээд энэ Азумаа айгүй гоё аргалж явдаг. Сузуки саяных чиний ах бидтэй мотоциклтэй сургуультай яваад гоё юмаа гээд манай энэч тайвширч байгаа юм чинь. Таны руу харснаа одоо тайвширвуу гэж жон болцдог заяо. Тами хүнд ах дүү байхгүй гэсэн тийм байх нэ гэд хоёулаа санаалдаг заяо. Энэ яг юу гэсэн үг юм болоо? Азумаа Сузуки чаны ахыг найз залуутай юу гэж сонирхоод байдаг. Хичээлэнч тараад манай хоёр харийг гэсэн чинь манай таны хүн номын сангийн ээлжтэй болохоор үлдэн гинэ. За тэгвэл яах вэ? Би зүгээрээ гэсэн ч зүгээр биш байдаг. Ганцаараа харж чадахгүй болохоор таны хүнийг харах гад номын санал руу ингээд гитэж орсон ч бүгд анзаардаг заяо. Манай охин наашаа ирэнгүүтээ уучлаарай сталкер шиг байсан бол гэсэн юм бодоогүй л гэж байна. Үннийг хэлэхэд таны хүн хүртэл өөрийн нэрсэнд нь баяртай байдаг. Үүнийг хэлэхүү байх уу гэснээ удаан хүлээвэл хэрэггүй байх. Хэрвээ уйдах юм бол явж бодно шүү гэд хэлдэг заяа. Манай охинч начиг хүн ч гэсэн ном унш чаддаг шүү гэд ууралдаг заяа. Тэгснээ гинэд хідэн ном зээлж яваад юу нь явлаа гэснээ албаар ажиллах гэж ирж байгаа юм шиг санагдсан байх та. Цагийн ажил дээр найзууд ирчээр үнэхээр тухгүй байдаг шиг тэгж санагдсан бол яана гэдэг заяа. Таны хүн зэндэх 5 цагаас таарна чи хүлээж чадах уу гэсэн айгүй догтлоод номоо бариад судаг. Хажуудлынхаа охины ширээнээр байгаа харилцах чадвараа дэвшлүүлэх гэдэг номыг хараад өөрийнхөө харилцааны чадварыг муу гэдгээ бодоод яаж сайжруулах талаараа нэлийн тунгаадаг. Яалтчгүй бодлоо үгээр илэрхийлэх жижигхэн үгсээс хүртэл бодлыг нь ойлгох нь төгс биш ч гэсэн хэцүү зүйл. Үүнээс болоод завсар гарах бүртмийн толгой минь гашиж байна гэдэг. Таны хүнч тараад манай хоёр замдаа явж байсан. Сузуки маань саяны харсан юмаа бодоод инээгээд идэг. Капажан дөнгөсөө дугуйтай явж байсан. Атар талах шиг жижигхэн дугуйтай явж байсан гэж шоолоод идэг заяо. Үнэхээр хөөрхөн гэсэн чинь таны хүн дахиад л Сузуки-сан чиний хэлдэг хөөрхөн гэдэг чи яг ямар утгатай юм бэ гэж асуудаг. Утга гэж яг юу гэсэн панда муурыг хөөрхөн гэвэл ойлгохчихсан Катао сенсейг хөөрхөн гэж хэлсийг ерөөсөө ойлгосонгүй гэсэн манай охин арай өөрөөр илэрхийлэн гэвэл зүрх догтлох инхрийлмэр санагдах юм байна гэж хэлдэг. Өдөржин санаагаа жилээгээд байсан хөөрхөн гэдэг үгнийхээ утгыг ойлгосон таны комаа ичдэг. Сузукигийн сонгосон ном нь аюул олон боттой болохоор номын сангаар байнга зочлие даа гэсэн таны хүний уншсан ном байж таардаг. Үүнийг сонсон Сузукич уншсныхаа дараа ярилццгаая гэдэг. Сузуки таны хүнээс дуртай намаас санал болгооч гэснээ хоёулынхаа сонирхол тарахгүй мүү? Гэхдээ яах вэ? Бүх зүйл тарахгүй ч гэсэн зүгээр юм биш үү гэж хэлдэг. Багаар дотносож би тийм зүйл дуртай гэхээр тийм шүү гэж хэлмээр дотн болмоор ингэж хэлдэг заяо. Сузуки-сан гээ толгойг нийлснээ би Сузуки-саны боддог дог хүн болж чадахгүй ч гэсэн гээд дотроо бодонгуудаа шууд толгойг нь бариад хөөрхөн юм гэж хэлдэг заяо. Үнэндээ би үнсгэн гэж л горцсон заяо. Тэгснээ таны хүн сэтгэлд чи хүрч чадсан уу гэсэн тийм ээ л гин. Таны гэртээ ирэнгүүтээ өөрийнхөө муурыг илээд харин манай Сузуки маань ичээд унтаж чадахгүй. Өглөө сургуульдаа манай гурав таардаг заяо. Тэгсэн Тайра маань агаацтэй. Өчигдөр би яагаад таны юм гэж асуусан чинь Сузуки чиний өөрийнхөө байгаа тал чинь дуртай гэж хэлсэн гинэ. Таны яагаад надад хэлж байгаа юм гэсэн юу вэ? Чамаа байх гээд магтсан байхад баярлах ёстой юм биш үү гэж байна. Яаж ч бодсон хүнийг байхгүй үед нь хэлсэн үг нь цэвэр бистэй гэсэн. Чи таны хүнийг баярлуулгаад л ингэж байгаа юм уу? Чиний над баярлуулах сэтгэл чи ямар хортой юм бэ гэсэн таны хүн Тайра хүн сайн хүн юмаа гэдэг заяо. Тайрач надад хамаагүй би зүгээр л өөрийнхөө муу сэтгэлдээ тэмцэж байхдаа чам тусалж таарсан болохоос сайн хүн лав биш гэж хэлдэг за. Гурав хүн маань ярилцаад байж исэн айгүй сонио гурав хүн нийлээд ирж байдаг за. Тэгсэн тэр дундаа бүр таны хүн инээж байдаг заяо. Үүнийг харсан байгаас тэ Сузуки "Гүй яхаараа би илүү хөвгөлтэй байхад яхаараа тэнд инээж байдгийг гомдолдог." Өнөөдөр оройд жогсон болохоор нэгэн анги арчи. Тэгээ та хэд маань пэйжээ фолловдоод пэйжийнхаа пост болгон дээр лайк ширээ дараад байгаарай заяо.